Бид бол одоо бас Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг шинжлэх судалгааг хийж байгаа. Олон одоо үйлдвэрлэгч, нийлүүлэгчтэй бас харьцуулт хийж байна. Манай дотоодын зарим үйлдвэрлэгч байна. Хамгийн гол нь найдвартай байдал, чанар олон орны үйлдвэрлэгч, нийлүүлэгчдээс бас санал авч байна. Тэгээд бид бол бас саяны үзүүлэлтүүдийг харж хамгийн боломж төлөвлөрөөр асуудлуудаа шийдвэрлэнэ гэж төлөвлөж байна. Үнэ манай хот бол одоо бас төлбөр тооцоог урьдчилгаа тодорхой хэмжээнд төлөөд бага хэмжээний тэгээд 3-4 жилийн хугацаанд өөртөө буцааж иргэн төлөх нөхцөл дээр бас илүү хөвлөрүүлж тооцож байгаа. Зарим газруудаас бид нэр туршилтаар автобус оруулж туршиж үзэж байгаа. Одоо Белорусын МАЗ, Оросын ЛиАЗ, за тэгээд одоо Германы компаниуд ч байна, Европын хятадын компаниуд байна. Эхнээсээ 2-3-аар нь одоо авчирч ингэж туршиж одоо үзэж байгаа.